Ардсан намаас 10 сарын 1-ний өдөр одоо боллоо уриатайгаар жагсаал цуглааныг Сүхбаатарын талбайд хийхээр одоо зарлалаа. Тэгэхээр үүнийг дэмжиж ер нь бол энэ эрх баригчдын одоо булхаатай үйл явдлыг ямар шалтгаан байгаа юм бэ гэдгийг бас та бүхэн тайлбарлая гэж хүсэж байна. Тэгэхээр ковидын хулгай бол үнэхээр одоо гаарч байна. Ковидын хулгай маш их хөрөнгө мөнгийг одоо энэ ковидд зарцуулсан. 5.1 их найт төгрөгийн одоо хөтөлбөрийг зарцуулсан. Тэрний одоо тайлангийн хөсгөд 2.4 нь одоо тайлангаа ирүүлээд 2.7 нь одоо байхгүй байх жишээтэй. Энийг бүгдийг одоо эрх баригч нар хулгайлсан. 10 их найдын хөтөлбөр одоо зарласан боловч харамсалтай нь үр дүн гарахгүй байгаа. 2.8 их найдын гадаадын тусламж ирсэн. Энэ газрын гаваар орж алга болсон. Эрдэнэтийн 650 тэрбум төгрөгийг цахилгаан дулаанд одоо зарцуулсан. Оюу толгоон татврын одоо барьцаанд өгсөн 1 их найт төгрөгийг бас зарцуулсан. Нийтдээ 20 их найт төгрөгийн хөтөлбөрийг одоо ковидын эсрэг зарцуулсан боловч өнөөдөр ямар ч үр дүнгүй байна. Хоёр дахь шалтгаан шатхууны хомсдол гаарч байна. Өнгөрсөн жил одоо шатхууны үн нефтийн үн бол хамгийн одоо бага түвшинд очсон. ОПЕК-ийн орнууд бүгдээрээ нийлж байгаад ерөөсөө олборлолтоо багасгая. Тэгжээж одоо үнэ өсөх бодлого баримтлая гэсэн. Үүний дагуу арга хэмжээ аваад ингээд явсан. Хавар 4 сараас эхлээд Оросын холбооны улсаас энэ 8 сарын үед 9 сарын үед нийлүүлэлт багасна шүү гэдгийг одоо удаа дараалан анхааруулж байсан. Харамсалтай нь одоо засгийн газар хариуцлахгүй байгаад энэ одоо хомслыг бий болгож өнөөдөр гудмаар дүүрэн машинууд бензинд очирсон ийм одоо нөхцөл байдалтай байж байна. Улаанбаатар хотын төгжрлийг шатхууны хомслоор шийдэж байгаа нь одоо үнэхээр одоо уваагүй зүйлээ гэж хэлэх байна. 3 дахь шалтгаан 2 жил танхимгүй хичээллээ. Энэ танхимгүй хичээлнэ гэдэг бол тодорхой хэмжээгээр энэ Монголын иргэдийг харанхуй боловсралгүй үйлөө аваачиж байгаа. Тэлээ хичээл нэртэй хичээл орж байгаа боловч энэ нь одоо тодорхой үр дүн хүрэхгүй байгаа. Дэлхийн улс орнуудаас манай Монголын одоо суур боловсрол эзэмшиж байгаа тэр одоо хүүхдүүд бүгдээрээ хоцрох нэ. Ийм учраас энэ танхимын хичээлийг яаралтай оруулах талаар манай эрх баригч нар анхаарах ёстой. Авилга гаарсан. Би авилгын ганцхан жишээ хэлье. Авилгын ганцхан жишээ. Өнөөдөр Улаанбаатарын төвөөс Найрамд ороход 25 км байдаг. Гэтэл нэг машин тээврийг энэ хооронд л 60 сая төгрөгөөр тээвэрлж байгаа ийм одоо жишээ байж байна. Өөрөөр хэлбэл цагаан хаднаас ганц мод хүртэл 25 км-т нэг машин нүүрсийг 60 сая төгрөгөөр тээвэрлж байна. Тэгэхээр өнөөдөр энэ ард иргэдийг ядууруулсан, эдийн засгийг дороотуулсан ийм одоо эрх баригчтай хариуцлага тооцох цаг болсон.